Тэмээний уралдаан. Анагай гурван цоохор, ажин гурван ширдэг, ахдуу гурван хаалга, аман гурван сээр, ар гурван дил, алга гурван шанд, задгай гурван хээр, зах гурван бамбуу. Нэрэнд нь хүртэл шүлэг, нэрэн сайхан нутаг. Их найрагчийн дүрслэл алдарт Сэхс цагаан богд шүлгийн хэсгээс илүү дүрслэнэ гэж юу байх вэ? Алс тэнгэрийн хаяанд харагдах тэр уулас хөндий бол чухам энэ найраглал дээр гардаг нутаг. Энэ л захан үл харагдах их говьд тэмээн сүргэн адгуулan амьдрагч түмнээс гарах зүйрлэл нэршил байх. Газар нутаг, орон байршил, байгалийн үзэгдэл юмсыг амьшуулах дүрслэхийн тод илэрхийлэл. Ийм л сайхан нутгийг бараалан ахуй амьдралаа авч яваа нутгийнхан болцсон юм шиг таарлаа. Нутгийн тулхтай улсууд ингэж цуглах нь бас учиртай. Солбоо хүрэн атнэхөө сарын газраа жонжотайдахөө. Аштаю. 선사해요. 타오 선사해요. 말 소리가 덕도. 덕도. 나 소리엔 따라서 자. 자. 아시다요. 테메마다 사хан 오야. 사가가는 ямар хуу ахшгүй койны үл. За энэ үл одоо их л хүүтэн үл болно гэж яриад байна. Ерөнхийдөө энэ манай нутгаар бол энэ хоёр богдодоо ихт зас татчлаа одоо ер нь цас жоохон баг орох болов. Жаахан хүүтэн дүүл болох болов гэмээр байна да. Намраа жоохон бороо ороод сүл жоохон тасраад намар урт болсон тий. Газар чихтэй жаахан хүүтэн дүүл байх болов. Энэ баруун дуу хоёр богд хайрхан ч одоо тэгээд дандаа бэлээсэндээс тустай болохтой зэрэгэл дээр юм гүгчүүл гайгүй ер нь цас багтай гэж ярьдгийг байлээ. Энд чинь нэг намар ихтгэл шиг 2-3 ахиж тэнгэр муудлаа тэгээд өвөл нь бас гайгүй шиг байх болов гэсэн бодолтой байна. Тэгээд цас арай баг ундаг болов. Энэ донж уул нуруундаа их татчлаа тэгээд бас хоочтныг өгсчүүл одоо ууландаа зас татчихлаар бас зас багтай сайхан үйл болно гэж ярьдаг байсан. Жаахан хүүтэн байх газар чихтэй жаахан хар хүүтэн их болох бол жаахан хүүтэн жил үйл болох. За 100% энэ жил урт намар сайхан хууртай устай сайхан зам болсон. Тэгээд мал гүч тарага тавэрик сайхан дутаарлаа энэ жил мал бас оогон таргаагүй таваад махан таргаагүй тавчихтай зэрэг бас өвлийн хүүтний ай сайхан таадгаад өгдөө. Тэнд сайхан болохоо. Ингэж уул усаараа нутаг усаан шинжин суух нь хэдэн хот айлын хоорондын явдал бус. Өвөгдөөс уламжлан ирсэн 10-100 жилийн мэдээлэлээр үндэслэн 90 оныхоо мөнгийг тодорхойлж байгаа хэрэг. Өнөөдрийн ярилцаж шинжилсэн нь түүнийг сонсон суугаа хүүхдүүдэд үлдэнэ. Ингэж мэдлэг мэдээлэл дамжуулах нь нүүдэлчдийн амьдралын нэгэн ёс дархлаа буюу. Энэ жил тэмээг эртгэх шиг барьцгаахгүй намар оролдоо жоо ороодох гэдэг нь тарахгүй чих зузаатай. Тийм байна. Тэ намар сайхан уяад тавгийн гатаагаад гэтсэн сайхан жигрүүлчихвэл бас ашиг дуусахтай өвөл тавг их сайхан гатсан тэмээ ер нь галтэрж гуулгах нь баг. Тэ. Намрын уяа гэдэг чинь ерөөсөө тавг гатаах тэгээд гэдсэн баар ерөөсөө тэр чухал юм байна. Тэмээний уяанд бол гол уяа нэрөөсөө намрын уяа чухал. Намар их сайхан үйсэн тэмээ өвөл үлдэртэй тэрнгөө цантгараа цантаал. Тэгэл хоолундын өөрснөө энэ тэмээнийх байр байдлаар шалтгаалаад тааруулчихна. Тэгвэл ер нь тэгээд өвлийн тэмээ гайгүй л дээ хүн болно уяхад. Намрын уяа чухал юм байна тэмээнд ерөөсөө. За тэгээд хэдүүлээ тэмээгээ барьцгаая даа хүүхдүүдээ. За тэгээд тэмээгээ барьцгаая.
Энэ жил намар эрт буур зилвэлжээ. Тэгэхээр өвөл өнтэй болохын дохио. Өвөл өнтэй болохын сургаар Баянхонгор аймгийн Баянговь сумын Өрхөт багийнхан нутгийн тулхтай туршлагатай тэмээчин Жамсран живэнд цугларчээ. Хурдан морины уяачид зун намрын цагт гал галаараа цуглардагтай адил тэдэж тэмээнийхэн уяа сойлго ирэх өвөл болох уралдаандаа бэлдэх болж игэл өөр хоорондоо хуралдаж тэмээнийхэн хурд тэнхээ уяа сойлгыг тааруулах гээд олон ажиллаар иржээ. Ингээд айл болгоны гадаа хом шат байж үүдэг. Хом шатаараа тэмээг хомон жуул гөтлөөл усандаа явждаг, хожир давсандаа явждаг. Гэр нүүлгээд өвлжөөнд оруулах шин. Одоо бол яг нэг хөгжил нь болоод тэг нэг нэлбэг болсон болохтой зэрэг тэг яг тэр ажлагны талынх нь болохтой зэрэг л яхан гоцрогдоод байгаа тий. Бид нэр одоо тэг нэг хүүхэд байхад айлын цагаан сараар тэмээг өнгөрүүлээ сайхан тэмээгээр унаад айлаа гисдэг. Тэгэл сумдаар нутаг тэгэл төлөвчдийн семинар тэгэл цэргийн бүртгэлээ тэгэл бөөн тэмээтэй асуудал ирээл тэгэл бөөнөрөн тэгэл нийлээд уралддаг ерөөсөө л энэ дээрээс уламжлал юм байна. Тэгэл одоо бол хөгжөөд спорт тал руугаа орж байна гэж харж байна би бол ер нь. Тэмээ малыг одоо би ингэж өшөжүүлээд байдгийн учир утга нь одоо би энэ хүүгэл одоо малчин болох бах, тэмээчин болох бах энэ миний уламжлалыг одоо ингээд тээж явах байхад гэж энэ хүүдэл зориулж би энэ тэмээ малыг өсгөж яваа. Тэгээ бидний яг бууралд эцэсэл тэмээ гэдэг малыг ингээд гар шуулж, ингээд нутаг шуулж, унж, эдэлж ингээд явсаа. Тэгээд энэ сайхан нутаг дээр нь одоо энэ сайхан сургаа ингээд хариулаа явж хүн дараагийн хүний хүү байх гэж бодож байна. Тэмээ хулган хоёр өрсөлдөхөөр болоод тэгээд хулган хараа нарын төрүүлээд тарсан. Зун намрын дэлгэр цагт тэмээнийхэн уяа сойлгын тааруулж хүч таргын тогтооно. Өвлийн улиралд уяа хоолыг маш нарийн тааруулах ёстой. Хүйтний эрч нэмэгдэх тусам тэмээний уяа чангардаг бол адууных намар өвлийн сард саарч байдаг зохирдлогоотой. Харин эсэргээрэн дулаарах тусам тэмээний хурд саардаг бол зуны эд ногооны цагт адуу хурд хүчээр илүү байдаг. Өвлийн улирлын туршид тэмээнийхэн хурд хүчийг хадгална гэдэг их ухаан. За энэ тавгийн хатаана гэж одоо энэ дийлдэг. За энэ гатсан байна да сайхан. Ямар ч ягаарсан туяа байхгүй. Ингээ дараалт сайхан гатсан байна. Энэ тавг нь. Тавгийг хатаахгүй яг уу. Соорж байд өвд уралдаж чадахгүй шүү дээ. Хүнийг нэг яавал ямар хойхоо тавг нь хөл мөл рүү янз бүр яавал ялгаа байхгүй тэрнтэй ялгаа байхгүй. Тавгийн гатаана. Гүчийн тогтоож уян даяар намар барьж аваад олон оногоор уйнаа ирнэ. Тэгээд тормноос нэгтэл тэгээд хурдын тэмээг бол уралдаал гөгшөлтөл нь уралдан да. Тором, шилб, бүдүүн гэж 3 англи уралдан да. Бас нэг арай ах настай гөгшин тайлын арай хурдан байна гэдээ улсад хөл ам хийдгэлээ. Шилб нь арай насаар байгаа болохоор арай удаан байна энэ төр гэж ил. Тэгж л ялгаж уралддаг. 20 нас хүртэл уралдсан юм шүү дээ одоо тэмээнд. Хурдан тэмээний уралдааны гол онцлог нь гагцхүү өвлийн цагт болдгоорон бусад уралдаанаас ялгарна. Учир нь тэмээ нь уяа сойлгын хувьд адууныхаас хамаагүй урт. Адуу тэмээ гэдэг хоорондоо ялгаатай мэт харагдагч алсууран нэг л төрхийн амьтад гэж туршлагатай малчид хоорондоо ярилцсан учиртай. Шар тором бол одоо 25 тором. 25 гэдэг бол одоо бэсрэг тэмээ. Одоо 1-р үе, 2-р үе, 3-р үе гэдэг ингээд 25 болж байгаа. Тэгээд шар тормыг бол одоо ингээд хурдлуулах гэдэг одоо ингээд барьж байна. Энэ тормны одоо тэмээний одоо гайгүй одоо энэ сайн тэмээний шинжиг бол одоо энэ хөлний одоо тэр шилбэн сиймхий ингээд харагдж байна. Тэгээд одоо амуу хүзүү өргөнтэй хүзүү урттай л байвал одоо тэгэл их бие гүтлэндөө ирнэ. Тэгээд ер нь хамгийн гол шинжил ер нь хүзүү урттай
Тэгээд ам хүзүү сайтай болохоор тэмээний одоо ингээд дагцсан дээр юм шиг хушуун жоохон ураг шаян доошоо юм шиг ингэж хүзүү өндөртэй байдаг. Ингээд араас нь харахад энэ ташааг бол одоо ингээд хоошоо урт гэж зарим хүмүүс ойлгоод дашаа сайтай гэхээр уртаа биш юм байна. Хойтлын энэ хоёр өгзөг ийм өргөн байж үжил одоо сайн байгаа юм да. Тэгээд одоо борив бол одоо энэ тором шиг одоо ингээ их зураг шаан биш доод 5 хайгаараа 2 хөлн гадаг шаа юм. Байвал одоо борив сайтай гэдэг. Хамар одоо ёо сайтай одоо дэшээ давуур хамартай байвал сайн л гин одоо тэгээд одоо энэ нэрлэлжээд ингээд ирэхлээр зэрэг ерөнхийдөө хараад бол одоо ингээд тэмээ мал уйдаг хүнд бол амтшгүй дээ ирэн тэгээд. Сүүтэй ингэний ботго бол тамир сайтай бага насандаа хурдан байдаг л гэдэг юм. Тэгээ энэ тэмээг бол ерөнхийдөө энэ дунж нуруу хоёр бүх хоорондоо холбоо ойрхон ийм оройгоороо шовгор байвал их шалимгүй. Тэгээ энэ дунж нуруугаараа их урт дээгүүрээ хоёр бүхний хоорондын зай холбоо хол байвал одоо тэгээ сайн гэж л одоо ингэж шинждэг юм да. Сайн тэмээ морины аль алинд нь заавал бүрдэх ёстой шинжүүд байж л хурдладаг ёстой. Хурдан тэмээний хөл тавг их нэмгэн, хөдөлгөөн хөнгөн, хавирга бөөрөн хийдүү, матаас сайтай, сэрвэ өндөр, цээж өргөн, толгой, уулзвар, аман хүзүү бүдүүн, хамрын савсаа монхор, бүргэд хоншоортой байх нь хурдан тэмээний нийтлэг шинж. Нутаг нутагт буур ингийн өөр шинжин. За буурны шинж бол өвдөг зөгдөр сайхантай талгай дөрөв томтой хөл шил тавхаад өргөн бүдүүн байх тусмад төл сайн байдаг. Буурны одоо ноос гарц сайтай бие галбир сайхантай одоо энэ буураар ярих юм бол одоо сайхан буур өвдөг зөгдөр сайтай бие тэнцүүхэн буурны хамгийн гол тэнцэл байдаг. Одоо засаа их саардаг манай малчт бол тэнцүү засаатай. Тэгэл цаашлаад ярих юм бол одоо энэ эрт орж байгаа энэ буур бол одоо тамир тэнхээ сайн байгаагийн шинж. Намрын эрт зэлүүлж байгаа буур бол цагийг бас сайн шинжиж явдаг. Одоо эрт зэлүүлж буур их зэлүүлж бол цаг сайхан барахын шинж нэг одоо тэмээчдийн нэг одоо ярьдаг яриа байдаг. Дээгүүр их цомбгор байгаад бол буур онцгүй. Одоо тэмээ бөөрхгөө биштэй бөөрхгөө тавхтай одоо засандар явахаараа хөлн тэр гатуу газар явахаараа доктор муутай байдаг. Бод гатгаа тавхтай сайхан юм гатгаа тавхтай. 50хан биетэй бол одоо дээхэн бие 50 биетэй хавирга урттай гэж ярьдаг. Энэ хавирга томтой болох нь ачаа дэнд сайн. За ингэ бол тэгээ толгой төрөө ер нь толгой амуу үзүүл чухал тэгэл энэ сав гэж яриад байгаа энэ хавирганы матасыг яриад байгаа. Энэ л их матас сайтай энэ хавирга тэрийг л савтай ингэ гэж ойлгодог. Тэгэл сүүтэй байх шаардлагатай, ноостой байх шаардлагатай. Ер нь сүүтэй ингэний утгал ер нь хордлох чадвар өндөр. Тэгээ ер нь савтай ингэ савтай гүү гэж яриад байдаг нь ер нь энэ хавирганы матас л чухал юм байна. Тэгээд энэ хөдий сэмхи тэгээд энэ тавг тэгээд энэ сүүл их сайхан байх шаардлагатай ингэний. Ийм чэжих одоо энэ өндөр энэ ингэний үчиг ийм ингэ байвал сайхан төлтэй төл томруу их сайхан туулах чадвар унж идэхэд туулах чадвар их сайн байдаг да. Ураг шаяр нь алсын замд одоо тамиртай байхыг илтгэдэм чинь одоо энэ амуу хүзүү өргөн энэ дагз ийм овгор хүзүү уртлаг байхыг. За тэгээ холын замд одоо суулт багтай зуцаа багтай байхыг бол одоо энэ шилбэн симхийн одоо ингээд тэр хонхор сүудэрттэй дарагдаж байна да. Одоо тэрийг хэлнэ. Дашаа бол одоо тэгээ энэ хоёр өгзөгний яс бол арай ийм өргөн дөрвөлжин дүү харагдах. Тэгээ дашаа сайтай гэж байгаа. Доошоо яваад одоо барив сайтай гэвэл одоо энэ барив сайтай гэвэл одоо энэ гიშгэхээр жоохон гадна тийшээ X дүү байвал одоо барив сайтай. Гэж л одоо шинждэм да. Тэгээд сүүл нарийнхан бөгөөд урт байвал одоо хурдны шинжтэй. Бүдүүн байгаад сүүл урт байвал одоо алс юм бядны шинж. Тэгээд одоо ир тэмээг бол шинжихэд сүүл бүдүүн урт байвал
төлн их сүйтэй байдаг тийм тайлгаар буур тавьбал энэ төр гээд одоо уламжилтын энэ ахан дүүс тэмээчин миний дээдс энэ нутаг орны ахан дүүс энэ хүмүүсийн одоо бидний л одоо энэ насаараа мал маллаж л одоо сурсан мэдсэн өвлөгдсөн л одоо ийм л шинжүүдэл байгаа юм да. Өнөөдөр их богдон тойрон байх хэдэн сумын тэмээчид гэлтгүй нийт Монголын тэмээчид хурдан тэмээнийхэн үйлдвэр угсаанд ихээхэн анхаарал хандуулах болжээ. Мэдээж Монгол нутагт байгаа галбын говийн улаан, ханын хэцийн хүрэн, ламын гэгэний жаахан улаан, дөхөм тунгалгийн хос цогдорт үйлдвэрийн тэмээнүүдийн хооронд цус сэлбэх, сэлгэх зэрэг ажил сүүлийн үед их явагдах болжээ. Түүнээс гадна зэрлэг тэмээ болох хавтгайгаар хурд хүч ашиг шимийг сайжруулна. Селекц ажил бол байнга одоо энэ говьороо бол хийж л явна л та. Ханан гизэн өрн лавж байна. Шавь хоолооныг л лавцраа тавьж л байна. Энэ хойноос дөхөм донголгын хоог тавьж л байна. Энэ бол янзын зурд байна л та. Ер нь Монгол талаан барьдаг нэг хэсэг улсууд байгаа. Жоохон эрлэг үзчихвэл хордон талаан барих гэсэн улсууд бол бас байгаа л та. Янзын зурд байгаа тэр гэж бол. Хов хүнийх нь өөрийнх нь одоо өөрийнх нь өг хөтлгөөс л болж байна. Тэрнээс бол заавал одоо бүгдээр эрлийз байх бол нэг юм бол байхгүй шүү дээ. Эрлийз гэдэг бол одоо Монгол инг Хавтгайн буур хоёрын дундаас гарсныг бол одоо эрлийз гэж байна. За тэгээд тэр хоёрын дундаас гарсан дахиад Монголтойгоо нийлээд гарсныг хурлийз гэж байна. За тэгээ одоо сүүлийн үед бол одоо 75 та 50 та 25 та гэж хэлээд байх шиг байна. Энэ морины юугаар бол тэрнээс бол одоо дээр үед бол одоо эхний нэгдүгээр үеийн эрлийз, хоёрдугаар үеийн хурлийз гэж одоо тэгж ярьдаг байсан. Тэгээ одоо ерөнхийдөө тэр Хавтгайн бууртай холилдсон эрлийз, хурлийз тийм тэмээгээр л уралдаг боллоо. Говь газар одоо энэ эдрэнгийн нуруу энэ баруун талд одоо Монголын одоо энэ үнэт эрдэнэ одоо хэдхэн хавтгай байгаа. Одоо тэндээс бол одоо хавтгай одоо гүүж ирж орно айлын тэмээнд. Одоо тэр авцраад хөөж ирээд оруулна хүн зоргоороо би гавтгай юм тэмээтэй болно гэвэл орохгүй. Тэр бол яахгүй. Ерөөсөө явж байгаа л өөрийнхөө энэ тэр айлын тэмээнд орох айлынхаа тэмээнд л ордог. Тийм л амтал л да. Сэрлэг тийм гавтгай. Тэгээд тэрнээс л одоо ингээл салбарлаа л одоо тэгээд бас хурдан гэж байна. Бас хурдталгүй бас байдаг байгаа даа. Тэгэл одоо тэрний одоо удам өгчлээс нь одоо ингээд уралдаад хурдны нь одоо тэгээд Монголд яараа л энэ говь нутаг, өмнө говь, дунд говь, дорн говь гэж одоо энэ нутаг ус руу одоо манай баян хонгорын баруун талын тэмээл одоо тэгэл эрлийсчээд одоо Монголын тэмээ соёлыг бол одоо маш их дэлгэрүүлж одоо энэ баруун хязгаараас зүүн хязгаарт хүртэл одоо очиж одоо уралдаж ийм л тэмээ соёлыг л дэлгэрүүлж байгаа юм тийм. За Гавтгайн бууртай бол одоо бол игнээд ярих юм бол байхгүй. Гавтгайн буур бол тэртгэхээр зэрлэг чанараа адгуулсан мал бол Монгол цэвэр цустай буурыг бол яагаач ойртуулахгүй. За зүгээр эрлийдсэн бол тэр нь яадаг байсан юм байна. Тэрнээс бол Монгол буур бол тэр аашсан готоо хамгаалах эзэндээ ээлтэй талдаа бол сайн. Зэрлэг тэр талын цусаа хадгалсан буур бол тэр нэг арай авир нь ондоо байгаа. Одоо энэ Монгол тэмээг хайрлахгүй одоо эзнээ хайрлахгүй одоо тийм нэг жоохон дашгүй авир тал нь бол дамгаалж явдаг. Тиймдээ ч одоо дээр үеэсээ бол нэг тэмээг үл эрлийзжүүлээгүй. Нэг одоо тийм зогсоруулаг. Одоо сүүлийн биелэгт бол яг хордон талыг хараад одоо өгшил талаа хараад бол эрлийзжүүлж байгаа тал бол бий. Тэгтээ нэг хэсэг бүлэг улсууд бол Монгол уураа Монгол талаан бол барьж байгаа. Энэ эрлийз тэмээний сөрөг тал нь бол ааш авир ихтэй болно. Одоо Монгол тэмээг оролдоод сургаж ундаг тэр юмнаас бол одоо энэ эрлийз тэмээг бол маш их хөдөлмөр гаргаж нэг дахин илүү хөдөлмөр гаргаж байж энэ тэмээг сурахгүй бол энэ тэмээ бол ерөөсөө нэг л юмд ингээд хамраа ийшин жоохон ингээд гүшгөд тэгээд нэг удаа ялагдахтал тэр байнга тэр хүнийг тэгээд хамраа гүшиж ялах гэж байдаг тийм зантай. Тэгэхээр одоо
тэрийг бол анхаарахад бол эхнээс нь их зөв тэмээгээр гүйтлэж одоо тэгээд гэвтүүлж одоо янз янзаар нүдэж инээ тэр болохгүй одоо зодохцсон бол ерөөсөө буруу тийшээгээ яадаг хүний бүр өгөнд орох нь буруудаг болдгоо тийм мал байдаг. Тэгээд одоо их аяар тэмээгээр гүйтлэж одоо тэгээд дээрээс нь хүм ордуулж гүйтлж хөнгүү гүйтлж одоо ингээд эсвэл маш их л хөдөлмөр гаргаж байж л одоо сургаж ундаг тийм л мал юм да энэ. Арьснэнгүн хөрснэнгүн байдаг учраас таргалахтаа маш их сайн даргалдаг. Мах сүүний одоо чиглэлээр бол одоо маш их ариун, мах ариунтай, сүү их ариунтай, гүх зөөлөн учраас одоо саахад одоо маш их сүүтэй байдаг. Тэгээ зуудан төсвөртэй одоо тийм л мал юм да энэ. Тэгээ одоо тийм учраас л одоо сүүлд одоо Монгол тэмээг одоо эрлийзүүлж одоо унлага идэлгээ уралдахаас гадна одоо бас сайн чанарыг нь харж ингэж л одоо өсөж үржүүлж байгаа юм да. Өвлийн тэмээний уралдаан нь олон талын ач холбогдолтой. Магадгүй дэлхийд товархон Монгол тэмээний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд маш их ач холбогдолтой нь харагдана. Уралдаанаа дагаад тэмээний эдлэл, хэрэглэл, сүү сайл, түүнтэй холбоотой бүхэн л нэг доор цуглана. Үүнээс илүүтэйгээр энэ уралдаан дээр тэмээндээ сэтгэл зүрхэн өгсөн хүмүүс сэрнэ. Энэ бас их түүхтэй энэ гоё. Энэ миний аавыг 80 насныгийн тэмдэглэхэд миний том ах болох аймгийн алдарт байж бүр бат гэж хүн нөгөө хурдан тэмээний шагналт өгсөн. Эхний 3 тэмээг тормоор байсан. Тэгээд би манай дунд ах хоёр энэ шинжээстэй 2 тэмээ төрүүлд 1 2 тэр хоёрынх нь тийш нь 2 тормын аваасан. Биний тэмээ 3 дахь ирээд энийг одоо энийг 20 үрчлээ шүү дээ. Торон багт навс би тэгэхээр 20 жилийн өмнө хэлээ. Тэгэл энэ тэмээний үр төлөл нь одоо энэ хүүхд унаад оролдож байгаа тэр шар тэмээ байна. Тэг жишээ нь тэгээд удам гэж ингээд асуултгүй энэ бас цаанаас нэг бэлэг дэмбэрл нь байгаа юм болов. Сайхан урд тэмээ байсан. Манай ахын тогроо гэж нэг ард тэмээ байсан. Тэр чинь 2002 оноос хойш уралдаал би 2015-6 он хүртэл уралдсан да. Тэр их урд тэмээ байсан шүү. Тогроо гэж манай ахын тэмээ байсан. Ваан баянлаг богд жист энэ говь эдэн сумаар баранхаар л харагдсан да. Энэ бол одоо аймгийн алдарт гэсэн юм юутай. Тэгээ тэмээний зурагтай тэмдэг шүү дээ. Энд дээр төрийн сүлд зурагтай. Улсын ямар гоо дараа ондоо үлээ. Энэ залаан дараа юутай байлаа. Улсын алдрах суулан дараа юутай байвта зөндөө ондоо харагдсан шүү. Хөөхд байхад одоо энэ баянлаг сумын тэр Маавт гэдэг нэг сайхан буурай байсан. Тэр хүн намайг тэмээ хариулаад би явж байсан. Эмээ хаа орж байгаа гэдгсэн чинь тэмээ миний тэмээнд явцсан байнаагүй. Эмээ би сая надад чи тэмээг өгсөлцсөн миний тэмээ яваа гэх. Миний тэмээний мөр энэ байна. Энэ танай тэмээний мөрний дээр гिचгсэн байна. Энэ миний тэмээний мөр ийм тавгдаг. Надад хэлж юусэн. Би тэгээд тэрнээс хойш бас малын мөрийг ажих гэж үүддэг. Тэгээд бас зарим нэг нь бол өшөө байдаг юм байлээ. Ажиглагддаг юм байлээ. Тэгээд энэ тэмээнүүд тавг одоо харахад бүгд л адилхан байгаа. Тэгээд ингээд ажаад үзгээр алтан хүмүүс гэл байна. Тэгээд шилбэн юм ингээд мөр гарна гэхэд л одоо алтан хүмүүс ингээд заримынх нь хүмүүсгүй гарах жишээний янз бүр заримын салаа байна. Тэр салааны мөр гарахгүй жишээний ингээд дээр үеийг өгчүүл бол одоо их л юм сургаж байсан да. Одоо тэгээд энэ ингэнүүдийн өр төлөөр би бас нэлээ уралдаж амжилт гаргаж байсан. Ингэнүүд зогсож байна одоо. Баянхонгор аймгийн Баянговь сумын Өрхөт багийн хурдан тэмээний уралдаан эхэллээ. Уртаас урт хоолойд уралдах хурдан тэмээний уралдаан гэдэг үнэхэрийн үзүүштэй өрсөлдөөнтэй. Магадгүй энэ уралдаанд хэн төрүүлэх нь чухал биш. Харин энэ уралдаан дээр монголчуудын уламжлалт нэгэн соёл дархлаа хадгалагдан яваа нь үнэн. Хурдан тэмээ их олон байна. Тэгээ идэлж идэлгээнд оруулахгүй л махамдлын уулчдаг нэг тийм л асуудал байна да. Тэгээд яг хөө энэ одоо сайхан буянтай сайхан ингэнүүд бол их олон байна. Энэ айлууд гэсэн одоо ер нь тэгээд тэмээний зан
Хүн ер нь яаж л харьцсан энэ тэмээч ерөөсөө яг л тийм ээ. Одоо ингээд нүдийг харалдаа та одоо тэр ингээд нүдийг гихтэл одоо тийм гал тогч одоо харагдж байгаа үстэй тийм. Ингээд харж байгаа одоо ийш ингээд. Тэгэл ер нь ном хоон дөлгөө ер нь тэгэл тэмээ гэдэг амт ер нь их л номгоор ингээд оролдоод аяархан ингээд оролдоод авах юм бол эднэр ерөөсөө маш ном хоон. Ширүүн хаа ojгэл ингээд оролдох юм бол дойлгүн дошгүн болно. Ер нь тэмээ ингээд ер нь хаанаас нь ч байсан би ер нь хаан тэмээг бол ерөнхийдөө ингээд хаанаас нь ч байсан ер нь барьдгал болгодог тэмээг. Ер нь тэгж унж идлэхгүй байна. Одооны залуучууд тэмээг ингэж номхор болохгүй байна. Ер нь айлын гадаа очоод ингээд барьж аваад ингээд зогсож явах юм ер нь цөөхөн болчих. Уламжлал гэж яриад үзвэл би нэг олон тэмээтэй болчихгоо би нэг олон үгүй юм байгаа юм. Ерөөсөө л уламжлал энэ тэмээний өв соёл гэдэг имийг л тээж явах гэж би эдгээр тэрнээс одоо төвгөө төв энэ залуучуудын байгаа зүгээр архиул орхихоор над үгүй би энэ дээр үеэс уламжлал гэсэн сайхан уламжлалыг л авч үлдэж эднэрт үлдээхийн тулд л ингэж шармаа зүтгэж байна даа хана одоо. Нүүдэлчдийн язгуурын нэгэн соёл энэ урт хоолой тал нутагт хадгалагдсаар явна. Харин түүнийг цааш нь үргэлжлүүлэн авч явах, түгээн дэлгэрүүлэх нь гагцхүү энэ тэмээгээ муралдуулан яваа хэдхэн малчдын ажил биш. Нийт монголчуудын нэгэн үүрэг билээ.